За сайн байцгаана уу? Би өнөөдөр танарт ажлынхаа нэг өдрийн хэсгээс харуулъя. Би өглөө ирээд нэг нүүр мөрөө бодож чадаагүй. Тэгээд ингээд үсээ боочоод байж гин. Өнөөдөр тэгээд манайх бетонтой байсан болохоор нэг амир их ачаамчаагүй яг сарапны хооронд хитэн ачаа зөөж өгсөн. Тэгээ хүмүүс нөгөө каран савлдгүй гэж асуусан байсан. Ер нь каран айгуу савлдээ шүү. Ер нь эрсдэлтэй ажиллахаар. Тэгэд ингээд сэрүү ороод ирэхээр хүмүүс ингээд барилгаж орох хөт ингээд ногоон шидээгоор ингээд хуццымыг хараад гайхдаг баха. Энэ ингээд яагаад хучдаг вэ гэхээр одоо ингээд бетоны арчилгаа гэсэн үг. Сэрүү ороод ирэхээр бетон хөлдөж хайратахаас ингээд хамгаалж тэрийг ингээд хучиж дараа нь болохоор ингээд пуужангаар галлаж ингээд хондог. Ер нь айгуу арчилгаатай бас. Тэгээд 11 сарын дунд хүргээд 12 сар ингээ хүүтрээд барилгын ажил ер нь зогсчдөг. Тэгээд хүүтэнд ингээд ажиллаж байгаа барилгын хүмүүс харахаар айгу надад айгу хэцүү санагддаг. Яа тэгвэл ингээд даарж байгаа, хөөрж ингээд хөл гар нь халтарна ингээ өвөл ингээд айгу хэцүү. Тэгээд ингээд яаж барьж байгаа төмөрөнд нь гар нь хайрагдана ингээд ер нь айгу хэцүү асуудал нүүл тулгаран байж маа барилгынхаа энэ салбартаа тэргүй болж ажиллагаа. Ингээд барилгын салбарт ингээд ажиллаж байгаа аав ээжүүд бас ингээд манай үеийн залуусаа та нар бүгд ингээд мундаг шүү. Ингээд би яг ямар ажил хийдгийг мэддэг болохоор ингээд бахархдаг бас. Тэгээд энэ хүртэл ингээд үзсэнд баярлаа. Дараа нь тэгээд гой бичлэгээр уулзнаа.